За сайн байцгаана уу? Pro Tactic контент эхэлж байна. Өнөөдөр бид Монгол багийн Inferno map дээр T-классаа Eco A сайт руу хэрхэн довтлох тактикийг судалцах болно. Энэ тактикийг A сайтны 3 нийтний тактик гэж нэрлэж болох бөгөөд Монгол баг 2024 оны 7 сарын 17-нд eSport World Cup 2024 тэмцээн дээр G2 багийн хөдөлс хийсэн тактик. Ямар ч тач бүгдээрээ раунд 1 үзцгээе. За дөрөв нээд бол байгаа даа. Энэ нээдээ баг пит рүү шидээд хэрэг маалт сунах боломжтой л харагдаад байна да. За нээдээ барьцаа пит рүү явууллаа. Маалт юу ч мэдгүй байж байгаа дундад ойрхон байна да. Тэггүй яах вэ? Болчин. За хоёраа. Манай өнөөдрийн имжлэгтээ CS:GO хэсгийн самтраа ажиллаж байна. Үнэгүй кейснээс эхлээд $400 хүртэлх маш олон сонирхолтой кейс байгаа бөгөөд хамгийн үнэтэй, хамгийн хов риск гэж унах боломжтой. Хямдхан бэлээгээд ажгүй хутга болгоод авах уу? Тэгвэл хүссэн скинээ апгрейд хийгээд авах боломжтой. Хэрв ганцаараа кейс нээхэн танд уйтгартай санагдж байвал хин нь илүү яндатай вэ гэдгээ үзэж яагаад болохгүй гэж таалагдсан скинээ сонго, өөрийнхөө скинийг өг. Та Red Dragon гэсэн промо кодыг ашиглаад 50 цент тулан 10% депозит бонусыг аваарай. Тактик нь мапийн мэд хэсгээс эхэлнэ. Манайхны бааян хувьд 2 clock, 2 deagle, 1 tech 9. Мөн мэдээж тактикийн гол зүйл болох nade, smoke flash-ууд байна. Монгол багийн 4 тоглогч мэд хэсэгт нэг зэгт төвлөрч хамтдаа short-оор ордог. Харин Imzinho Abs-аар орно. Энэ тактикийн гол зорилго нь short-оор маш тесрэлттэй орж A сайтыг гинтийн довтлохоогоор эзлэх юм. Тэд том пит хэсэгт байрлаж буй хамгаалагчийг устгахын тулд nade stack буюу хид хідэн гранатыг зэрэг шидэж мал бсэг шууд унгаж байгаа юм. Энэ нь гиндүүлж хүний давуу үсгэж байгаа тактикийн хамгийн чухал алхам. Энэ үед 910 S руу флаш хийж Abs-аас Imzinho гарч ирэн жижиг эсний хүнийг унгааснаар А сайт руу аюулгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Үүнээс өмнө тэдний гүйцэтгсэн нэг чухал алхам нь арчиг утсан байгаа бөгөөд энэ нь тэдэнд шортоор хурдан довтлохонд ороход илүү тухтай байдлыг үүсгэж. Монголцынхны хувьд A сайтыг амжилттай эзэлж мөн Blitz арч дээр моносыг унгаасан бөгөөд тоглогчид бүгд буу олж авсан. Бомб тавьсны дараа Imzinho эснээс арч дээр байгаа Snax-ыг унгахснаар Nico ганцаараа үлдэж цаг багасснаар Монгол зэнхүү Eco раунда амжилттай авсан. Одоо харин энэхүү раунд дээр ашиглагдсан utility-нуудыг яаж хэрэглэхийг сурцгаая. За тэгээ та нар найзуудаараа нэг нийлээд энэ тактикийг туршиж үзээрэй. Мөн ямар тактик ярилмаар байгаа комент хэсэгт бичээрэй. Тэгээ мэдээж лайка дараарай, саба хийгээрэй. Баярлалаа.